Амьдралын янз бүрийн салбарт үлгэр дуурайл авдаг хүмүүс маань биднийг амжилтанд хүрэхэд урам зориг өгдөг. Хөл бөмбөгт Роналдо, Месси, сагсан бөмбөгт Майкл Жордан, Леброн Джеймс, хөнгөн атлетикт Усейн Болт гэх мэт хүмүүсийг шүтэн биширдэг. Коллежийн залуу адвентист номлогчдын хувьд Кливленд, Чарльз Брукс, Марк Фенли нар үлгэр дуурайл болдог. Харин үргэл өргөхдөө бид хэнийг үлгэр дуурайлал болгох ёстой вэ? Түүхийн туршид олон хүн бурханд хандах өгөөмөр сэтгэлээрээ бусдад сүнслэг нөлөө үзүүлж ирсэн гэсэн хэдий ч хүн бүхнээс тэр нэг л дээгүр оршдог. Тэр нь бурхан өөрөө. Иохан 3:16 дугаар ишлэл. Бурхан ертөнцийг үнэхээр хайрсандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй. Харин мөнх амьтаа байх болно гэдэг. Түүхэнд хизээж байгаагүй тийм хайрын илрэл болох цорын ганц хүү Есүсээс илүү үн цэнтэй зүйл бурханд байсангүй. Бурханы хүүхдүүд дагалдагчдын хувьд бид бурханы үлгэр жишээг дуурайж түүний нэгүслэлээр түүний бидэнд даатгсан хамгийн сайн сайхныг буцаан өгөхөд дуудагдсан. Сайн мэдээг хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүст түгээхэнд бидний өгөөмөр сэтгэлийн үлгэр дуурайл болгон бурхан руу харахад хүргэдэг. 11 болон амлалтын өргөлөө буцааж өргөх үедээ үргэлж өөрсдийн хүслийн адагт бурханыг нэгдүгээр тавих болтугай.